Танай хурд юу гэсэн гэж. Манай их хурлд энэ ухаан удгийг буцааж авах коноп хүрээгүй тухайн ерөнхийлөгч эсрэг ерөнхий сайд эсрэг энэ конопор шийдэгдэн штэ. Тэгээд 40 компани коноп нь бол хүрээгүй. Гэхдээ бид нар энержи ресурсын одоо МСШ ухаад үлдсэн 4 толгойг өгөхийг бол зогсоож чадсан. Одоо даймжруулалгүй. Одоо энэ ухаан удгийг буцааж авах ажлыг бол энэ угаасаа л улсын юм байна. 460 сая тонн нүрс өгсөн мэлээ шүү дээ. 28 оны 3 сарын 19-ний хуралдааны 16 дугаар тэмдэглэлийг. Тэгээ энэ тэмдэглэлээр өгсөн. Тэгээ би тухайн үеийн засгийн газрыг, баярын засгийн газрыг төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчсөн гэж буруутгаж байгаа. 2008 оны хэдэн сар вэ? 3 сарын 19-ний өдрийн хуралдаанаар. Тий. Наранхууд ухаан удгийг өгөхийг гэлцээр байгуулахыг зөвшөөрөөд ингэ явуулсан байна. Тэгээ тэр хилцээрийн чинь дагаад нэг гэрээ байгаа. Энэ байна. Энэ хилцээрийн нэг дээр энэ шараар бол ногооноор тодруулсан хэсэг байгаа. Тэр энэ дээр ингэж байгаа. Ашиг мултмлын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ гээд нэг талаас Монгол Улсын засгийн газар, нөгөө талаас энержи ресурс компани оршил гэдгийн нэг дээр Монгол Улсын Өмнө Говь аймгийн Зохицлын сумын нутаг дэвсгэр байрлалтай 5 толгой нүүрсний орд газарт 1999 оноос хайгуул хийх лиценз, 2007 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг энержи ресурс ХХ эзэмшиж ирсэн ба гэдэг. Тэгэхээр энэ бол засгийн газартай хэлцээр хийхдээ илт худал мэдээлэл илт худал одоо баримт бүрдүүлж байгаа авцсан гэсэн үг. Тэгээ яагаад би илт худал гэж байгаа гэхээр энержи ресурс байгуулагдсан 2000 хэдэн он лавл 99 онд байгаагүй. Тэгээ байгаагүй компани хайгуул хийхгүй. Хайгуул хийхгүй шүү дээ. Энэ яг дамжид зарж авсан юм байл л. Тэгээ хамгийн гол нь энэ 99 онд өгсөн тухайн үеийн ашиг тутамдлын газрын дарга албан тушаалын байдлаа уруулан ашиглаж өгсөн нь одоо энэ нэгээс харагдаж байгаа. Энэ 5 толгой гэдэг ордыг 1930 оноос эхлээд монголчууд ашиглаж ирсэн. Өмнө Говь аймгийнхан авч түлшиндээ хэрэгэлдэг. Тэгээд 1930-аас 1990 он хүртэл хайгуул хийж дуусгасан. Би тэгээд энэ гэрээний гарын үсэг зурсан улсууд нь ийм байна. Энержи ресурс компани хувь нийлүүлэгчдгээд МСС-ийн од жаргал, Петровисын оюун гэрэл талигаач болцсон. Шунхлаан Батсайхан тэгээд дараачийн хуудсан дээр байгаа нөгөө Улдсан хоёр компани. Моннисын Чулуунбаатар, Тэнгэрийн цаг гээд талигаач болцсон очир утгын компани шүү дээ. Тэгээ энэ 5 компани энержи ресурс гэдэг компани байгуулад дундуур нь бас янз бүрийн хүмүүсийн лицензийг янз бүрийн цаг үе шилжүүлэл яваад исэн байдаг. Тэгээд хамгийн гол алдаа нь юундаа вэ гэхээр 99 онд ашиг тутамдлын хууль шинээр гарсан. Тэгээ 99 оны ашиг тутамдлын хуулиар би бас танаа телевизээр ярьж ирсэн да. Хайгуул хийцэн нөөцийн тогтоосон газар лиценз 20-той байдгийг. Одоо энэ шалан доор олборлолтын лиценз өгч одоо энэ шалан доор сая төгрөг байна шүү дээ. Одоо энэ газрын өрс гэж бодъё сая төгрөг. Тэрийг чи бид хоёр мэдэхгүй. Энэ дохуул сая төгрөг гарна гэдгийг би зүгээр жишээ ярьж байгаа. Энэ сая төгрөгийг хийсэн тэр нэг оператор мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр 99 оны ашиг тутамдлын хууль одоо ямар утгатай гэхээр энд сая төгрөг байгааг Монгол Улсын засгийн газар мэдж байгаа. Энд одоо баялаг байна. Чивт хоёр бол мэдэхгүй. Тэгэхээр энд баялаг байгааг мэдж байгаа засгийн газар энд хайгуулыг хэрэг өгдөггүй. Хуулиар 20-той. Гэтэл тэр засгийн газраас хариуцсан хүн өөрийнх нь нэр дээр авчиж байгаа. Жаргал сайхан гэдэг хүн. Энд байгаа 5-7 ард нүүрс байгаа мэдээд шүү дээ. 6.4 тэрбум тонн нүүрс. Хоосон газар гэж бодоод өөртөө хайгуулын лиценз авчиж байгаа.
Тэгээ тэр нь явсаар байгаад энержи ресурс дээр ирсэн. Тэгээ яагаад энэ дотор одоо сая төгрөг байна уу? 6.4 тэрбум тонн 70% когосч нүүрс 30% нэрчимч нүүрстэй. Байгаа гэхээр энэ бичиг баримтаа байгаа. Одоо манайхан ТЭЗ-үгээд нэг модонд ороод байна шүү дээ. Техник эдийн засгийн үндэслэгээд. Тэгэхээр энэ бол орсоор ТЭО гэж байгаа. Технико-экономическое обоснование. Тэрнийх нь монгол орчуулга нь ТЭЗ үл юм л да. За 90 он Ленинград гэж. 1990 оны 1 сарын 30-нд энэ ажил дуусаад. Таван толгойтой холбоотой. Тий. Энэний өмнө 1930-аас одоо яг 50 оноос их хэрчимдсэн байлээ. 1950-аас 89 оныг дуустал геолог хайгуулын ажилд бол одоо замбрааг их мөнгө зарсан байлээ. Тэгээд 5-7 ордыг олд тогтоогоод энэ орд дээр уурхай байгуулах нь зүйтэй гэж үзээд ингээд 90 оны 1 сарын 30-нд энэ Гипро шахтын төсөл дууслаа. 90 оны 3 сарын 8-нд улс төрийн төвчөө огцорлоо. Ингээд энэ 5 толгой нэг хэсэгтээ мартагдсан байна. Тэгээ 99 онд улсын хурл ачлалмтанд бол баталж хоосон талбайд хайгуулын лиценз өгөхийг зөвшөөрсөн байхад нь тэрийг хариуцж байгаа Жаргал сайхан гэдэг нөхөр 5 толгой байгааг мэдсэн. Энэ ТЭЗ-г бол мэдж байгаа шүү дээ. Би энэ ТЭЗ-г авчрыг гэсэн энэ студид бодтоор нь. Архивд яг улсын архивд нэг хөв байна. Тэгээ Эрдэнэс 5 толгой компанид олборлолтоо явуулсан зориулж өгсөн юм билээ. Нэг портер цаас байна шүү дээ. Та тэгээд чирээд явах юм уу гэд. Тим их ажил хийгдсэн гэсэн. Нэг портер дүүрэн одоо эн чин шүрүп болгоны дата байна. Шүрүп гэдэг нь одоо өрөмдөөд хэдэн метрийн дор ямар нүүрс байгааг олдсон. Тэгээ хаанаас нь эхэлж авах уу гэд ингээ бүх юм бэлэн болцсон. Ийм ордыг Энержи ресурс компани одоо яаж хуурам эхэлж авсан гэхээр 99 онд бид нар хоосон газар лиценз аваад одоо дундуур нь олон хүнд амжсан л да. Тэр гэрийнхээ нэг бичээд байгаа. Тэгээ 2007 онд хайгуулаад дуусгаад. Тэд нар хайгуул дээр нэг ч хөрөм тавиагүй. Яагаад гэвэл нөгөө нэг портер ачааны машин тэр цаасан дотор чинь бүгд дата нь байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол улсын өмч ямар ч маргаангүй. Энэ улсын өмчийг ховчилж авах гэж байгаа бол өмч хөвчлийн хуулийн дагуу явнаа. Тэгэхээр энэ улсаас одоо тэр 10 тэрбум шилжих хөрвүүлж 10 тэрбум доллар өр байгаа шүү дээ. Тэрүүгээр бүтсэн энэ хайгуулын ажлын үр дүнг тухайн үед ажлыг хариуцсан хүмүүс хувьдаа ингээд үнгүй аваад нөгөө портер сасаж аваа явчихж штэ. Тэгээд нүүрсээ нухаж гаргаад ингээд ашиг одоод тэр олсон ашигыг би фэйсбુક дээр бичсэн. Өнөөдөр Эрдэнэс 5 толгой одоо 5 толгойгийн тавуулаа ажиллаж штэ. Нэг нь хувьд очсон ухаадаг. Нөгөөх нь улсынхаа мэдлэлд байна. Эрдэнэс 5 толгой. Тийм. Тэгээ Эрдэнэс 5 толгой одоо олборлож байгаа өртөг зарж байгаа үнийг харах юм бол газар дээр нь $100 зарж байгаа. Нэг тонн сайн чанарын кокс нүүрээ. Тэрнийг олборлдог өртөг нь $15 бүх шатхуун матхуун цалин багтаад байгаа. Тэгэхээр нэг $85 татварын өмнөх цэвэр ашиг болж байгаа. Тэгэхээр 460 сая тонн нүүрсээ $85 үржүүлэхээр 132 их 80 төгрөг гэдэг тоо гараад байгаа. Мэдээж урд жилүүдэд бага байсан, ирээдүйд өсөх 100-аас илүү гарчих гэж мэдэхгүй. Өнөөдрийн үнээр тооцоо хийх шүү. Тэрнээс би эдрийг 132 тэрбум төгрөг аваа явуучих гэж хэлээгүй шүү дээ. Эсэргүүл центр гаргацсан билээ. 132 их 80 төгрөгийг бүтээгдэхүүн экспортлж одоо татварын өмнөх цэвэр ашиг олох боломжтой ордоо өнгөө өгсөн байна л гэж би буруутгаж байгаа. Тэгээ энэ ордоо бушуухан олж авч энэ угаасаа улсын юм чи улсанд буцаагаад авахд буруутгах юм ерөөсөө байхгүй. Үндэсний баялагын сандаа нийлүүлчих юм бол чиний ч мөнгө аривчна, миний ч мөнгө аривчих гэдэг. Нийт 3 сая монголчуудын мөнгө аривчна. Тэр Чингис хаан сан гэдгийг чинь доор миний нэр гарч байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан одоо хүүхдүүдийг яадгийг сайн мэдэхгүй байна. Лавл насанд хүрсэн ийм Монголиа данстай монгол хүн болгон энэ үндэсний баялагын сангаас хов хөртөх боломжтой. Гэхдээ тэр нийт монголчуудын үндсэн хууль заагдсан хов хүртдэг энэ юм одоо сангаа томруулъя л гэдэг байгаа. Тэр нь оюун эрдэнэ засгийн газрын баталсан энэ
одоо хуульдаа нэг толгойч алдагдсан байна. 4 толгойг нь би алдагдахаас сэргийлж авч үлдсэн хүн байна. Оюун эрдэнэ чи одоо алдагдсан нэг толгой ухаан адгаа буцааж авчрал гэсэн бичсэн. Эднэр хурамч баримт бүрдүүлж агаад лицензийг өөрийнхөө мэдл шилжүүлчихлээ шүү дээ. Тэгээд чи хууль бус юм учраас буцхал ёстой байхгүй. Тэр хувьцаа компани хувьцаа эзэмшигчд нь энэ офшорт байдаг од жаргалын компани л байгаа шүү дээ. Өөр жижиг хувьцаа эзэм байхыг үгүйсэхгүй. Тэгвэл хулгайн замаар авсан уурхай дээр үйл ажиллагаа явуулж байгаа бол ухамсарлах ёстой шүү дээ. Rio Tinto гэдэг компани байна. Тэр оюу толгоон 1-2 км-ийн доор байгаа баялагийг бол Монгол улс мэдээгүй шүү дээ. Тэр Rio Tinto бол тэр баялагийг өөрөө олсон. Өөрөө олсон бол одоо Монгол улсад хувь өгөхгүйгээр аваад явах хэрэгтэй. Ухаан удаг бол Монголын засгийн газар мөнгө төлөөд олцсон хөрөнгийг албан тушаалтай хүмүүс ингээ хувилдаад одоо нэг аштамтмлын дарга жаргал сайхнаас Санжийн баярыг хүртэл энэ бүх олон дарга нар хувилдсан байна шүү дээ. Тэгээ хамгийн сүүлд элбүүдээр хамгаалж өмгөөлөд хураалгаагүй. Тэгэхээр энэ хулгайн хөрөнгөн дээр үйл ажиллагаа явуулж байгаа компани бол тэрийг буцааж өгчл таарна шүү дээ. Хулгайлтсан юм тэгтээ та нар 460 сая тонн нүүрсээ ухаа дуусгах гэж хэлж болохгүй шүү дээ. Би яагаад Rio Tinto-г харьцуулаад байна гэхээр Rio Tinto бол 34% сайн дураараа Монгол улсад үн төлбөр өглөө шүү дээ. Хэдийгээр Rio Tinto тийм үүрэг байхгүй ч гэсэн. Гэтэл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордноос нөгөө 50%-га улсад өгөх үүрэгтэй хуулийн яагаа биелүүлэх байгаа гэдэг л асуудал гарч байгаа. За од жаргал энийг олоогүй байхгүй хамгийн гол нь. Ганц ухаан удгийг хөндөд байгаа биш. Энэ засгийн газрын тэмдэглэлээр явцсан учраас л энийг буцааж авъя гэж ярьсан. Ер нь бол бусад бүх стратеги тэмдэглэл гаргаад нэг бүхэл бүтэн ордыг шилжүүлчихэж байгаа нь өөрөө маш хуулийн дагуу өмч хөвчл явуулах хэрэгтэй байсан. Тэмдэглэлээр яадаг бол би ч гэсэн одоо энэ сайд нарыг таних ш та нар нэг надад тэмдэглэл гаргаад өгчих би нэг орд авах гэсэн ингээл орж болно ш. Одоо тэгж болдго юм болов. Тэгэхээр улсын хурл бол улсын хурлын тогтоол хууль гэдэг ингээд байнгын орон тогтоол гэдэг янз бүрийн хэлбэртэй засгийн газар мөн адилхан тогтоол ерөнхий сайдын захирамж гэдэг. Тэгээ тэмдэглэл гэдэг чинь яг хөтэ нэг ийм яригдсан юм шүү. Энэ хурал дээр бид нар нэг ийм яриад ингэж тохирсон шүү гэдэг л асуудал болохоос биш. 460 сая тонн нүүрсийг хин нэгэн дорж дондог дулмаад өгөх тухай шийдвэр биш байхгүй юу? Хууль зүйн хувьд. Тэр нь угаасаа Energy Resource гэдэг компанийг байгуулагдахаас өмнө байсан, 90 онд байсан, 80 онд байсан, 70 онд байсан улс мөнгө зараад хайгуул хийгээл олборлоход бэлэн болгоцсон ийм ордууд шүү дээ. Тэгэхээр бусад ордуудыг бол бас л одоо баялагын сандаа тодорхой хувь нэмэр хуулийн дагуу оруулахыг шаардна. Тэгээд эхний одоо хамгийн нийт монголчуудын нүдэнд харагдж байгаа одоо үндсэндээ ганцхан стратегийн орд бөгөөд үндсэн хуулийн заасан байгалийн баялаг монголчуудад ноглож өгч шít. Энэ олон 18 компани ганцхан 5 толгой гэдэг. 5 толгойгийн 4 нь өгч байгаа. 5 дахь нь бас хулгайд алдагдсан. Тэгээ энийхээ учрыг одоо энэ шинэ залуу хүмүүс их хурлын гишүүн боллоо олох хэрэгтэй шүү дээ. Одоо хуучны бид нар шиг ингээл компаниудын лоббинд ороод шийдвэр гаргаж чадахгүй алцганаал байсан тийм биш. Одоо бол цаг өөр болсон шүү. За та хоёр ярианыхаа ихэнд бас дурдчихсан коноп хүрээгүй маа гэд тийм ээ. Тэгэхээр тэр үед яг энэ 5 толгойн одоо баруун зүүн санхийг тэр хамтарсан консорциумаас ингээд Монголын эзэмшилд буцааж авах тэр процесс явагдаж байгаа тэр үед энэ ухаан удагтай холбоотой асуудлууд давхар сөхөгдөд явхад боломж юу н хэр байсан бэ? Тэг ямар ерөнхийлөгч ерөнхий сайд хоёр эсрэг болохоор тэгэл явахгүй шүү дээ. Тэр хоёр чинь юу ухаан удгийг буцааж авах байтугай үлдсэн дөрвийн өнгөө өгөхөөр тохирсон байжгаад тэр гэрээг нь хийлгүүлээгүй авч үлдээд
Тэгээ 16 он сонгуул болсон шүү дээ. Би ухаан удаа өгөл гэж шүү дээ. Угаасаа чиний юм биш. Чи луураар авсан мэн буцаагаал өгчих гэлээ. Тэгэл болоо шүү дээ. Энэ дээр Тэр хар илгийн хүмүүс эрөөчөнтэй өгөөд нь шүү дээ. Үнэгүй. Хэдийгээр үүрэггүй ч гэсэн хуулиар ногдуулсан үүрэг байхгүй шүү. Одоо энэ 5 толгой шиг юм уу 2 толгой шиг орд өдөр болго олдохгүй шүү дээ. Сүүлийн одоо 70-80 жил хайж яж олоод ингээд нэг нийт үр шимийн монголчууд бөөнөрөө хүртэх гэж явж байсан чинь замаас нэг алга болчиход нь шүү дээ. Эрхэмтэлтэй хүмүүс ингээд ашиглаад. Тэгээ нэгдүгürt энийг бүтэн болгож авах хэрэгтэй. Хоёрдугаар тэр орд дээр ингээд нэг баялаг үтээд нь шүү дээ. Одоо юу гэдгийг энэ жил манай улсын төсөв төлөвлөлт хийхдээ нэг 82 сая тонн нүүрс гаргана гэж хийсэн. Гэхдээ 1 тонн нүүрс чинь нэг $100 газар дээрээгээ бодохоор 8.2 тэрбум долларын бизнес байгаа байхгүй юу? Одоо нийт монголчуудын бүх бизнес нийлээ 8.4 тэрбум долларын экспорт хийж чадахгүй шүү дээ. Тэгээ энэ юм угаасаа анханасаа 5 байж бүтэн болох байсан. Нэгийг аваа явцсан улсуудыг л сайн дураараа буцаагаад өгчих. Наа чи угаасаа заллингийн болсон байна. Та нар хайгуул хийгээгүй. Та нар өрөм тавиагүй. Та нар тэгсэн мөртлөө хээ лиценз, аа лиценз аваа явцсан. Тэр төрөөс өгдөг цаас чинь зүгээр л цаас байхгүй. Би энэ Гипро шахтын яага гаргаж ийн гэхээр гүн чи ингээд тэр үедээ хөрөнгө зараад хөрөнгө болцсон. Зүгээр засгийн газрын тэмдэглэлээр ашигт малтмлын жаргал сайхны хувьдаа авсан хууль бус. Одоо нөгөө тайзан дорогоо сайт өгөрөг чинь мэдээж манжих хэвээр хүн өөрөө аваад явцсан байхгүй. Тэгээ энэ болгоны учрыг энэ улсын хурал засгийн газар орох байх гэдэг найдлага төрөөд би тэгээ зөвлөгөө өгч байгаа фэйсбүүкээр. Оюун эрдэнэ нөгөө баялагын санд дутаад байгаа мөнгө чи энд явж шүү энийг олж ав. Над шиг ингээд нөгөө хуучин юмаа мэдээд ярих хүн байхгүй л байна л да. Анхнаасаа хууль зөрчөөд байгаа баялагийг байхгүй гэж үзээ дээр нь дахиад хайгуулын дэлсэнд давхардуулаа өгсөн. Тэр нь 99 оны хуулийг зөрчсөн байхгүй. Яг 2005 онд хууль өөрчлөгдсөн шүү дээ. Тэгэхээр одоо энэ болсон бүх үйл явдал чинь 99 оны ашигт малтмлын хуулийн дагуу л одоо хуульд нийцсэн байх хэвээр. Нийцээг учраас буцна гэсэн үг. Нээлттэй компани шүү дээ. Тэдний тайлан Гонконгийн биржийн сайтн дээр PDF-ээр байж байгаа шүү дээ. Тэр ерөөсөө нууцлаад байх юм байхгүй. Яг хоо миний зөөрлж бичсний хүмүүс ингэж хэлээ л дээ. Наад компани чинь наад нүүрс чинь $30 байсан, $40 байсан. Алдагдсан боломжийн тухай ярил яг нөгөө хэдэн онд хэдийг экспортлсон гэд ярих хэрэгтэй баг. Өнөөдрийн үнээр 132 их найд төгрөгийг одоо бүтээгдэхүүн 30 жилийн турш өнөөдрийн үнийг авах юм бол ийм мөнгө гараад байна. Энийг ингээд бүр мөсөө ухаад дуусчихаас нь өмнө аваа. Тэд нар заавал ухаан удгийг сонгож авдаг нь бас учиртай мэлээ. 5 толгоос хамгийн их судлагдсан ухаан удаг гэсэн мэлээ. Хамгийн их өрөм тавьсан. Тэгээ хамгийн их нөгөө 70% коксч нүүрс биш. 70-аас дээш 80 байна уу, 90 байна уу? Нөгөө өрмөн гэж яриад идэг да энэ манай уул уурхаан сайд байсан даваа живэн гавыг. Өрмөн гэдэг нь хамгийн их коксч нүүрстэй хэсгээр авцсан юм байл л дээ. Яг хоо тухайн үеийн баярын засгийн газар юуг тооцоогүй гэхээр энэ ордыг энержи ресурс олоогүй. Энэ ордод энержи ресурс хайгуул хийгээгүй. Энэ ордын лиценз анх олгож явахад энержис огт байгаагүй тийм компани. Тэр болгоныг тооцож үзэхгүй одоо нөлөөнд орж ийм хийсэн. Тэрэн дээр буруутаад байгаа улсууд баггүй.